За үндэсний их баяр наадам ховдод үүсгэн байгуулагдсны 340 жилийн өмнө баярыг тохиолдуулан үзэгч та бүхнийг наадамчин олонтойгоо уулзуулж байгаа. За тэгэхээр баяр наадмын хүндэтгэлийн төв асарт манай Ахмад буурлууд маань одоо байраа эзэлсэн байна. За тэдний нэг төлөөлөл бол Манхан сумын харьяат Монгол улсын гавьяат малчин Эрдэнэ гоо юм аа. За сайхан наадж гин үү та? Сайхан наадж байна. Та бүгд сайхан наадж байна уу? Сайхан. За зуншлах таргана уу? За баяр наадамдаа ирээд оролцож байна. Энэ жил зуншлах сайхан байна. Нөгөө уртаа нөгөө цагаан идэгтэй малчид сэтгэл тэнүү мал хүч тарга сайн авч байгаа. Сайхан юм одоо малчдын сэтгэл тэнүү дэлгэр сайхан цагт сайхан баяр болж байгаа сайхан байна. Баяр наадамдаа оролцохоор үзэхээр хизээ ирв? Ирээд нэг 5-6 онд энэ дээр бас энэ хүүхдүүд мөр ойж ахшиг сонирхож ороод өгөөр явж ороод байж байгаа. Хүүхдүүд нь бас урдтаа бүхий барилдаанд оролцож байгаа хүүхдүүд байна уу? Ач нар, зээ нар. Одоохондоо байна. Түрүүн оролцож байгаа манай нэг хүүхд сумын зан цолтой гэдэг бас. Тэгээд энэ наадам болго нэг нэг асгалгүй сонирхолтой наадам болгохоор бас өөрөөс багтаа мөрөөлж яснаас ихтэй мөрөөяд наадмын таслахгүй сумын наадам таслахгүй явж ясна. Одоо наадам болохоор сэтгэл хөөрөөд бас тогтож ядаад ирдээ. Тэгээд одоо Ахмад буурлууд маань бас байраа эзэлсэн байна. За тун удахгүй нээлтийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Ер нь баяр наадмыг нээлтийг үзнэ гэдэг бас хувь хүний, за иргэн хүний, монгол хүний бас нэг үүрэг хариуцлага юм болов бас нэг омогших бахархах бас сэтгэл эндээс авдаг байх гэж бодож байна. Та Ахмад хүний энэ тал дээр сэтгэлдээ хуваалцахгүй юу? Ер нь наадмын гол юм одоо нээлт байдаг юм шүү дээ. Ер нь тэр наадмын нээлт ямар янзтай болж байгаа тэр наадмын өнгө төрх тэрнээс харагч байдаг. Бараг тэр жилийн өнгө төрх тэрнээс харагч байгаа шахуу юм. Тэр наадамд одоо жавхатаа цогдөг сайхан нээлт хийсэн наадам бол төгсгөлтөн хүртэл тийм үү хүн болгоны нүүрэнд баярыг оч харуулсан, хүн болгон баярлсан ийм сайхан болдог. Тэгэхдээ би нээлт бас үзэх дуртай. Тийм учраас ирээд суучихад байж байгаа. За гэр бүлээрээ ирсэн баг. Тэгсэн. Энэ жил одоо ховдод үүсгэн байгуулагдсны 340 жилийн ойг бас энэ үндэсний их баяр наадамтай хамтдхан одоо тэмдэглэж байгаа. Тэгэхээр та энэ тал дээр бас сэтгэлээ хуваалцахгүй юу наадамчидтайгаа? Энэ манай ховдод одоо эртний төвхтэй юм. Хот юм байна л да. Би тэгээд энд бас нэг гайхаад байгаа юм. 62 онд ховдод байгуулагдсан 200 жилийн гэж нэг хийжсэн юм л да. Тэгээд тэр ямар таагаар яваад одоо ямар таагаар явсан за тэр чинь яг тэгээд одоо тэгш энэ нэг гидсэн энэ байгаа юм тэгээд энэ дээр жаахан гайсан гагтай яг уу одоо эртний төвхтэй ховдод мадаггүй тэр 200 хийжсэн одоо 300 дэч хийж байгаа юм чурууд байхгүй тэгээд тэгээд энэ түүх тийм ховдодынхаа юм өөд оролцож байгаадаа бас баяртай байна. За баярлалаа сайхан наадаараа та уртнаслаараа тань эрүүл их сайн сайхны хүсье өрөөе. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй та бүхнийг Монгол улсын гавьяат малчин Эрдэнэ гуатаа уулзууллаа.